Баялаг үтээгч нэвтрүүлгийн алба 99.8 97 22 9944 44 44. Монгол төлөвлөө миний хэрэглээ. Хүүхэд бүрийн сэтгэлд үргэлж ойр байдаг дурсамж бол цуслан өнгөрүүлсэн хүүхэд насны зугаатай өдрүүд байдаг. Хөгжилтэй, хөөртэй, баяртай, инээдтэй гэд хамгийн сайхан дурсамжууд энэ л өнгөрөн үлддэг. Тэгвэл хүүхэд насны энэ л нандин үеийг хизээж мартагдахааргүй сэтгэл зүрхэнд нь тодтгон мөнхлөх мөрөөдөл цуслангаас энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Олон улсын стандарт нийцсэн хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг ийм цуслан сургалтын төв байна гэж байгаа. Тэр утгаараа бид нар ерсэн хүүхэд болгон эндээс хүсэл мөрөөдлөө хэрхэн олж авах вэ гэдэг дээр тулгуурлаж бүх хөтөлбөрүүдэд бэлддэг. Тэгэхээр хүүхэд бүрийн сонирхол бол харилцан адилгүй ондоо байдаг. Одоо зарим нь юу гэдгийг англи хэл сурах, зарим нь морь унах, зарим нь экстрим, зарим нь одоо шинжлэх ухаан юу гэдгийг те. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бид нар цуслан дээрээ явуулж одоо яг хүүхдүүд эндээс ирээ мөрөөдлөө олж авдаг ийм одоо лаборатори цуслан болё гэсэн юм зорилго бол байж байгаа. Мөрөөдөл цуслангийн шинэ өглөө мөрөөдөлд хөтлөх дуу хураар эхэлдэг байна. Амрагч хүүхдүүд өглөөний цэнгэг агаарт дасгал хийн. Өглөөний цайнд орсноор цуслангийн шинэхэн өдөр эхэлнэ. Ээж аавын эрдэнэ болсон хүүхэд багчуудыг өдөр бүр шинэхэн шимт хичээлтэй амтлаг хоол хүнсээр хангахын тулд хүснээ эрүүл ахуйн байдалд ихээхэн анхаарч ажилтгаа туслангийн ахлах тоогооч ингэж ярьлаа. Манай туслан хүүхдүүдтэй хоолоор идэхдээ эрүүл ахуйн шаардлага маш өндөр хангадаг. 7 хоногт 2 удаа хийсээ татдаг. Яагаад гэвэл нөгөө нууц материал байвал тэрнийг 7 хоног 3 хоногийн дараа ахиж татдаг. Дандаа эрүүл хүнсээр нарийн боо тас тэгээд бүх юугаар өөрснөө эндээ үйлдвэрлэж гаргахаар айгүй онцлогтой байх юм. Хүүхэд насандаа хөрөнгө оруулах хамгийн том зүйлсийн нэг бол яахын аргагүй зөв дадал зуршил юм. Тэгвэл энэхүү зөв дадлуудыг цусланд амрагч хүүхэд бүртээ олгоход мөрөөдөл цуслангийн багш нар бэлтгэгдэжээ. Манлайлалын хөтөлбөр олгодгоороо дэлхийд алдартай Franklin Covey компани манлайлалын хөтөлбөрийг мөрөөдөл цуслангийн хамт олон энэ зуны хөтөлбөрөөр дамжуулан олгох гэж байгаа нь бас нэгэн давуу тал юм. Ингийн тулд тус хөтөлбөрийг Монголд нэвтрүүлсэн Franklin Covey Монгол компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан манлайлалын хөтөлбөр болох 7 дадлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үүнд аз жаргалтай хүүхдийн 7 дадал, өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 дадал сургалтуудыг цуслангийн орчинд амрагч хүүхдүүдэд заан сургах юм а. Олон улсад одоо яг батлагдсан тийм одоо хүүхдүүдэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлээгээд бид нэр энэ жил Franklin Covey Монгол компанитай хамтарч ажиллахаар болсон байгаа. За үүнийхээ хүрээнд бол бид нар яг мөрөөдөл цуслангийн одоо үндсэн 4 багш маань яг Franklin Covey Монгол компани сургагч багшаар бэлтгэгдэж байгаа. Ер нь бол хүмүүжилгүй болов төлөвшөлгүй болов үүнийг болохоор бас бид нар сэтгэлийн хад EQ гэж бас ерөнхийдөө бол ярьдаг. За энэ зүйлд бол асар нөлөөтэй тийм зэвсэг байж байгаа. 7 дадал гэдэг. Тэгээ энийг бол ерөнхийдөө Монголд бол бид бүхэн хэдэн мянган номыг түгээж хэдэн мянган оюутан залуучуудад ерөнхийдөө лекц яриа хэлбэрээр байгууллагуудад сургалт хийж өнөөдөр ирсэн болов одоо үүнийг илүү хүүхдүүдэд хүргэх том аяныг өрнүүлж байгаа нь одоо өнөөдрийн мөрөөдөл цуслан одоо энэ жил өсөж байгаа бүх хүүхдүүдээр хэд 7 дадлын үг хэллэгийг суулгах гэж байна. Мөрөөдөл олон улсын хүүхдийн цуслан нэг ээлжиндээ 7-оос 17 насны 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хүүхэд багчуудын хүсэл мөрөөдлийг нээх хөгжүүлж түүнд нь хүрэх гүүрэн болж өгдгөөрөө мөрөөдөл цуслан онцлогтой юм. Мөрөөдөл цуслангаар дамжуулан өөрийн хүсэл мөрөөдлөө тодорхойлж чадсан амрагчдын нэг бол мандах юм. Түүний хувьд өнгөрсөн жил мөрөөдөл цусланд амрах хугацаанд хатан давралтын клубт явж эхэлснээр ийхүү өөрийнхөө хүсэл мөрөөдлийн нэгэн хэсгийг олжээ. Одоо мандах хатан давралтын төрлөөр олимпиад оролцох зорилго тавин хичээнгүйлэн суралцж явна. Би энэ жил мөрөөдөл цусланд амраад 6 жил болж байгаа. Би мөрөөдөл цусланд амарснараа энэ хатан давралтын спорт гэдэг зүйлд сонирхож татагдаж орсон байгаа. Яг тэгэхээр мөрөөдөл цуслан маань 2016 онд шинээр хатан давралтын клуб гэдэг экстрим спортын төрлийг хөтөлбөртөө тусгаж өгснөөр хүүхдүүдэд илүү тийм экстрим спортыг сонирхоход боломжтой болгож өгсөн болов уу гэж би боддیں۔
Яг 2020 оны Токиогийн Олимпиад хатан давиралтын спорт нэмэгдэж орж байгаа. Хэрвээ чадвар цасаа мань байх юм бол Токиогийн Олимпик зорж тэндээс амжилттай болгоно л гэж боддог. Намайг Ана Хүчин гэдэг мөрөөдөл цуслангийн амрагч. Би Испани улсад театрын урлагийн сургууль жүжигчин мэргэжлэр суралцаж, мөн Scouting Model School загварын алхаагаар суралцаж, I Love Studio-гийн фото модель болсон байгаа. Мэдээж ирээдүйд маш алдартай дэлхийн хэмжээний Монголынхоо нэрийг гаргасан жүжигчин болох хүсэл мөрөөдөл зорилготой. Энэхүү хүсэл мөрөөдлийг маань хөгжүүлж дэмжиж байсан газруудын нэг бол яхаа аргагүй мөрөөдөл цуслан байсан. Та бүхэн ч гэсэн мөрөөдөл цусланд амархан хажуугаар өөрийнхөө абьяасыг хөгжүүлж нээх боломжтой байгаа. За мөрөөдөл цуслан маань 2017 онд маш шинэлэг сонирхолтой олон хөтөлбөрүүдийг хүүхд багчуудаа санал болгож байна. За мэдээж бол бидний өмнө жил одоо хүүхдүүдтэйгээ хамтдаа хэрэгжүүлдэг байсан хөтөлбөр болох бидний үндсэн хөтөлбөр урлаг, спорт их наадам, загварын шоу гэх мэтчлэн хөтөлбөрүүд маань бас явагдана. Үүнээс гадна бид нар энэ жил 8 ээлж аавна. 8 ээлж бүр маань өөр өөр ингэсэн онцлогтой байх юм аа. За тэгээ үүнээс гадна ээлж болгон дээр хэрэгжих клуб үйл ажиллагааг 10 төрлийн клуб үйл ажиллагаагаа хүүхд өөрийнхөө сонирхолд нийцүүлэн тухайн клубээс сонгоод хичээлэх боломжтой гэсэн үг. За 8 одоо ээлж маань онцлогуд нь юу юм бэ гэхээр эхний ээлж маань Дуйлан 2020 хамтарсан хөл бөмбөгийн ээлж байгаа. 2 дугаар ээлж маань болохоор All Star буюу сагсан бөмбөгийн ээлж байгаа. Сагсны техник одоо спортыг заах гэсэн одоо ийм зорилготой ээлж байгаа. 3 дугаар ээлж маань болохоор Franklin Covey-гийн 7 дадал гэж байгаа. За 4 дугаар ээлж маань юу вэ гэхээр X ажиллагаа буюу сорилтод хөтөлбөр. 5 дугаар ээлж буюу International олон улсын ээлж байгаа юм. За 5 дугаар ээлж маань болохоор онцлог нь ерөөсөө олон улсын соёлоос суралцъя. За бүх одоо хөтөлбөрүүд нь маш сонирхолтой team work, team play гэсэн тоглоомын арга дээр суйрлан бас явагдах болно. За 6 дугаар ээлжийн хувьд гэх юм бол Dream Got Talent ээлж байгаа. За Dream Got Talent ээлж маань жил бүр бас маш сонирхолтой маягаар явагддаг. Авиаста хүүхдүүдийг дэмжих ээлж гэж байгаа. 7 дугаар ээлжийн хувьд гэх юм бол Dream Next Top модель ээлж байгаа. За энэ ээлжийн хувьд гэх юм бол бид бүхэн энэ жил одоо бас сонирхолтой маягаар хүүхдүүд маань их сонирхож байгаа. Энэ ээлжийг оруулж ирсэн. За Монгол модель агентлагтай хамтраад одоо энэ хүү ээлжийг одоо явуулах байгаа. За сүүлийн ээлж маань болохоор VIP ээлж гэж байгаа. Энэ нь хүүхдүүдэд юуг ойлгуулах юм гэхээр хүүхэд бүрт байдаг тэр одоо үнц нь онцгой одоо тэр чадвар тэгээд түүнийг хэрхэн яаж манлайлах юм, түүнийг яаж боддоор хэрэгжүүлэх юм, мөн тэр манлайлагч VIP одоо тийм хүмүүс маань одоо яг ямар хүмүүс байдгийг хүүхд толгонд л бүгд л тийм хүн болохыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр тэр зүйлийг боддоор бид нараас ойлгуулж өгөх зорилготой. Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй. Монголын ирээдүй болсон хүүхэд бүрийг хүсэл мөрөөдөлд нь хөтлөх мөрөөдөл цуслангийн хамт олон улсын стандартад нийцгүйц жишг цуслан болохоор зорилго тавин ажиллаж байна. За энэ чүүднээс дэлхийн цуслангуудын холбоо болоод олон улсын цуслангийн захирлуудын сургалтанд байнга хамрагдах болжээ. Олон улсын стандарт нийцсэн цуслан ямар юм те? Тэр хөгжилтэй хөтөлбөрүүд нь юу байдгийг гэдгийг очиж сурч судлах хэрэгтэй. Тэр утгаараа би өнгөрсөн 2016 оны 10 сард Японы Токиод болсон Аз намхан талаан 6 дугаар баг хуралд оролцсон байж байгаа. Тэгэхээр мөн энэ хурлын хажуугаар бол олон улсын захирлуудын сургалт болсон байж байгаа цуслангуудын. Тэгэхээр энд болохоор цуслангийн стандарт гэж яг юу юм бэ? Энд бол багш нарын ямар стандарттай байдгийг, хоол нь ямар стандарттай байдгийг гэх мэт бүх стандартыг бол заасан байж байгаа. Энэ бүхнийг бид нэр сураад одоо өнөөдөр би барьж аваал те. За энийг нь хийчихье гэж бүгднийг хэрэгжүүлж чадахгүй. Тэгээ энэ жилээс бид нар яах вэ гэхээр жил бүр баг багаар нэмэгдүүлнэ. Ирээдүйд 5 жилийн дараа 10 жилийн дараа гэхэд бид нар олон улсын стандарт нийцсэн тийм туслантай болно гэсэн итгэл бол байж байгаа. Сүүлийн жилүүдээс тусланд амрах хүүхдүүдийн тоо эрс буурчээ. Энэ бол нэг талаар зах зээлийн хүндхэн байдалтай холбоотой. За нөгөө талаар эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй явуулахаас эмээдэгтэй холбоотой гэсэн судалгаа тогтоогдсон байна. Тэгвэл мөрөөдөл цуслангийн хамт олон хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангах үүднээс амрагч хүүхэд бүрийг ард даатгалын нандин эрдэнэ хүүхдийн даатгалд хамруулдаг байна. Энэхүү даатгалд хамрагдсанаар таны хүүхэд зуны 3 сарын хугацаанд гинтийн ослын даатгалд бүрэн даатгагдж байна гэсэн үг юм. За манайх болохоор манай мөрөөдөл олон улсын хүүхдийн тусланд орчих тез маань энэ байж байгаа. Тэгээд тезийг ингээд үзэх юм бол одоо энд хамтардаг байгууллагууд байгаа ард даатгалаар бид нар хамтардаг байж байгаа. Тэгээд ард даатгалын нандин эрдэнэ гэдэг хүүхдийн одоо даатгал байж байгаа. Манайд одоо амарч байгаа бүх хүүхдүүд гинтийн ослын одоо энэ даатгалаар даатгагдж байгаа. За энэ даатгалын давуу тал нь та өнөөдөр бүртгүүлээд энэ даатгалаа авлаа гэхэд өнөөдрөөс ахгуулаад 3 сарын хугацаанд хүчинтэй байж байгаа. Тэгэхээр та зуны хугацаанд одоо бүрэн даатгаж байна гэсэн үг.
Мөрөөдөл цусны дээр байсан ч Улаанбаатар байсан ч аль ялгаагүй даатгалд хамрагдаж байна гэсэн үг. Тэгээ мөн дээрээс нь манай гар даатгалтай хамтраад бас 4 төрлийн даатгал байгаа. Байгууллагын хариуцлагын даатгал, за үйлчилгээний даатгал, хүүхдүүдийн эдийн засгийн даатгал, багш ажилчдын даатгал гэдэг 4 төрлийн даатгалсан байгаа. Тэгээд хүүхд багчуудыг зуны амралтаараа мөрөөдөл цусны дээр хөвөрж байна. Хүүхдийн хөгжил төлөвшөлт анхаарч цуслангийн зугаатай өдрүүдийг үр дүнтэй мөчүүд болгон өөрчилж чадсан жишг цусланг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ үзэгч танд онцлон хүргэлээ. Эх орны ирээдүй болсон хүүхэд багчуудыг хүсэл мөрөөдөл рүү хөтөлж түүнд нь хүрэх зүгчиг арга замыг мөрөөдөл олон улсын хүүхдийн цуслангийн чадварлаг хамт олон олгож байна. Эрхэм хүүхэд багчууд та бүхэн зуны амралтаа үр дүнтэй дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсвэл мөрөөдөл цусланг зориорой. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн алба 99.8 97 22 99 44 44 44